Эхний грек-ромын философт virtue буюу эрдэм гэдэг зүйлийг бол маш чухалчилж хүмүүст сургаж зааж ирсэн байдаг. Энэ эрдэм гэдэгт хамгийн том дөрвөн үндсэн эрдэм байдаг гэж үзсний дунд нь нэгдүгээрт эр зориг буюу courage, хоёрдугаарт temperance буюу юмыг тунг тааруулах, гуравдугаарт justice буюу шударгаас, дөрөвдүгээрт wisdom буюу мэрийн цэцэн ухаан гэсэн энэ дөрвөн эрдмийг бол хүн заавалчгүй сурах ёстой гэж заасан байдаг. Тэгэхээр энэ дөрвөн эрдмийн хамгийн том суур эрдэм болох эр зориг буюу courage-ийг Ryan Holiday зохиолч эр зоригийн дуудлага гэдэг ном дээрийг бичсэн. Тэгэхээр эр зориг яагаад суур эрдэм юм бэ гэхээр хүн эр зоригтой байж иж юмыг дуустал нь тууштай явах тэр ажлыг хийх зам нь нэгддэг. Цаашлаад шударга осны төлөө тэмцэхэд эр зориг шаардлагатай. Бүр цаашлаад хүн өөрийнхөө юм мэдхгүй гэдгийг хүлээн зөвшөөрж иж мэрэгэн цэцэн ухаантай болох тэр ажлыг эрдмийн гараанд гардгаа гэж бол үзсэн байдаг. Эр зоригийн талаар түүхэн дэх маш олон алдартай агуу үйлдвэрийг бүтээжсэн хүмүүсийн түүхээс суралцаарай гэж хүсэж байна. Яагаад тэгэхээр Монголын амьдрал гэдгүү цаашаа дэлхийн дахны амьдрал бид нэр түн бүмэн асуудлууд донд амьдарч байна. Тэгэхээр энэ бол асуудлуудыг шийдэхин тулд бид нэр эр зориг гаргаж зөвхөн өөрийгөө хичээхгүйгээр баатарлаг үйлс бас хийж иж энэ нийгмээ сайхан болгоно гэдэг итгэл үнэмшилтэй бас байх нь залуу хүмүүстэлд хүн болгонд л чухал гэж